Сайн байцгаана уу, их мөндөд үзэгчдээ. Золбоо ТV та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнгөрсөн 8 сарын 19-нд манай Монгол бүсгүй хамт ажилладаг Солонгос захиралтай хүчндүүлэх төгсөн ийм хэрэг гарсан байгаа. Тэгээд цаг гаруй тэмцсэний эцэст арайч нэмүү цухтааж гарч ирээд гадаа дэлгүүрт очоод дэлгүүрийн ажилд нь одоо цагтаа дуудаж цагдаагийн хэлцээр очсон одоо ийм бүр том хэрэг гарсан байгаа. Тэгээд энэ хэргийг яг хаанаас нь эхэлж яаж ярихаа ерөөсөн мэдэхгүй байна л да. Яг тэгэхээр нүүдэлчин монголчууд ер нь солонгостойгоо монголчууд нь дээлийг нь мэдж байгаа. Хинч тэр хэргийг одоо уншсан бухимдахаар уур нүрхээр тийм ноцтой гэмт хэрэг болчиход байгаа. Энэ солонгосын цагдаа нарын авч байгаа тэр арга хэмжээ нь бол үнэхээр уур урж бухимдуулахаар байлаа. Би одоо яг хөрөгч бүсгүйтэй уулзчаад сууж ин өнөөдөр битээр гадуур имлэг зөндөө хайж явсан боловч хагасаа өдөр болохоор яг нэг улсын нэмлэгүүд бол бүгд авахгүй хүн ихтэй байна гэдэг. Энэ солонгосын цагдаа нарын гаргасан тэр үйлдэлийн үнэхээр сонсоод би сая үнэхээр уурээд бүр бухимдаад байж юм л та. Зүгээр яасан бэ гэхээр та бүхэндээ зүгээр товчхон ярих юм бол энэ эмэгтэй арайс нэг муу цагдаа дуудаад тэнцээс амь тэнцээд гараад ирж байгаа. Нөгөө нэг одоо манай хөрөгч эмэгтэй бол солонгосыг сайн мэдгүй. Тэгмээ цагдаа нар нэрээд нөгөө нэг захирал нь одоо наацсан баг битээр хамт зодтолсон энэ тэр наацсан баг наа зодсон гэдэг тэгэнгүүт одоо хоорондоо зодтолсон болоод энэ үнийг цагдаа хэлц рүү авчиж хоёул ингэ. Тэгээ манай хүн чинь тийм үйлээ тэнд бөө юм болоод одоо яг өөрөө та бүхэн дэлгэрэнгүй ярих бах. За би ер нь өөрөө ярьснаас илүү өөрөөс нь яг юу болсон талаар бүгдээрээ хамт сонсцгоё. Чи яг юу болсон талаараа эхнээс нь ахуулаад ярихгүй яг юунаас үсэн яагаад чамайг хаан дуудаад яг энэ хэрэг яаж эхэлсэн юм бол чамдээ өөрчөө ярих чинь хэцүү байгаа. Гэхдээ илүү их монголчууд мэдээж энэ хэрэг зүгээр яагаад ч ингэж хайж болохгүй. Олон монголчууд энэ дээр босох хэрэгтэй. Олон монголчууд нэгдэх хэрэгтэй. Яг тэр чи энэ дээр ингээд зүгээр. За манайхаа тэгээд өшөө цаасан сайн төмөн төгөөгөөд энэ олон группүүд рүү энэ солонгос даяараа ингээс давлгаалаад өгөө. Энэ групп дээр шеэрлж болж байгаа үстэй манайхаа. Шеэрлээ төгөхийг хичээгээрээ манайхаа. Юугаар тусалж чадна энэ бүсгүйдээ Монгол хүнийхээ төлөө амь нэртэй байцгаа гэдэг утгаараа сагаа шеэрлээд өгөөрэй. Тэгээд би ярианд орно манайхаа. Одоо ингээд өнгөрөх юм бол өшөө олон Монгол эмэгтэйчүүд хурж гарч ирнэ. Өшөө олон солонгос захирлууд даварч Монгол эмэгтэй хүнийг дарамтлна. Тиймээс бид нар энэ дээр яагаад ч зүгээр өнгөрөшлөхгүй. Тиймээс юунаас битээ чи зүгээр зөрөгтэй л байх хэрэгтэй. Зүгээр юу гэсэн талаараас ярихгүй. За 8 сарын 19-ний орой би нөгөө ажиллаа дуусгачаад ажлаа цэвэрлэгээ бүгдийг дуусгаад би найз эгчтэйгээ хоол идэхгээ найз ах руу явсан юм. Тэр оронд захирал 8 өнгөрч хахад намайг залгаад аккаунтныхаа хаалгыг түгжээ. Тэгэхээр би ирээд түгжчээд буцаад явж байгаа байхгүй юу. Тэгээд яг 9:30 минутын дараа 9-гээд очсон. Буцаад очсон тийм юм ярьсан ингээд. За ерөнхийдөө нэг би шеэрлсэн байгаа Золбоо ТV рүү ороод бас бүгдээ яг юу болсон процессыг ороод үзэж сонирхороо. Тэгээд за энэ удаа ингээд Аки өчтөр ингээд бүтэнсэн өдөр Аки явж арбайт хийсэн юм аа. Амралтынхаа өдөр. Тэгээд ингээд 100,000 вонтой болоод ирсэн юм аа өчтөр. Тэгээд эннийхээ 50,000 воныг энэ бүсгүйдээ ингээд одоо мэдээж энэ хүн чинь цаашаага одоо ингээд одоо цаашаага одоо энэ чинь тэгээд нөгөө ажилтгүй болсон байгаа шүү дээ нэгдүгээрт мэдээж. Тэгээд цаашаага одоо ингээд шүүх хурал болтлоо энэ хүн чинь бас маш их мөнгөний хэрэгцээ бол маш их гарч таараа ойлгомжтой чадах юмараа туслая гэж байгаа. Тэгээд одоо угаасаа тэр мундаг одоо хилтэй устай хуулийн танил талтай хуулийн зөвлөгөө өгдөг одоо тэр мундаг монголчууд нь энэ бүсгүйдээ туслаад ингээд энэ нэг бэлгийн дарамт очруулсан одоо тэр буудлын захирал гэдэг байгаа тэр солонгос одоо нөхөр тавар нөхрийг тийм ээ навшиг авах хэмжээ хуулийн талаас одоо тэр хариуцлага нь ногдуулахын төлөө одоо хариуцлага нь өөрүүлэхийн тулд одоо монголчууд мундаг одоо хилтэй устай танилтай талтай хүмүүс нэгэ цаагаараа хөөслөд явах хаа Золбоо ТV-ийн солонгосын хэвлэл мэдээллийн одоо нэгэн
телевиз дээр одоо бас хандсан юм байлээ. Монгол бүсгүйг маань одоо ийм болсон байна. Танаа Солонгос одоо нэг ийм буудлын захиралтай зодсон байна. Ер нь бэлгийн дарамт үзүүлдэг ийм хүнийг одоо зүгээр өнгөрөөж болохгүй гэдэг утгаар одоо тийм телевизд одоо яриа юу очиж угаасаа тэгээд энийг бүр хэвлэл мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээлэлээр засаад өгөөч те ингээд явж хүсэл тавьсан байлаа. Тэгээ нөгөө телевиз нь бол угаасаа эхлээд тэр хүнтэйгээ уулзаад одоо энэ YouTube дээр угаасаа бүх ярианд байгаа. Тийш ороод үзээрэй. Тэгээд Солонгосын хэвлэл мэдээлэлээс ямарсан тэгээд энийг одоо ингээд цацаж өгнө гэсэн гэж хэлээ. За тийм болохоор за ингээд тэр нь тийм байна те. Би ингээд ягаад ингээд 50,000 вон өгч юм гэхээр энэ бүсгүйтэй одоо яг бодитоор би бол хууль шүүх одоо тэр янз бүрийн талаар мэдлэг байхгүй мэдэхгүй шүү дээ. Хаана хандах уу яаж иж явах уу. Өөр тэр мундаг одоо хуулийн мэдлэгтэй Монгол хүнээ гэсэн сэтгэлтэй элчин сайдын яам бүгдээрээ одоо энэ дээр дөрвтэй ажиллаа хийгээд энийг яг нэг эцсийн үзээсэй гэж бодож байна. Ягаад тэгэхээр одоо юунаас цааш одоо ингээд олон монгол эмэгтэйчүүдтэй энэ жишээний битгий хохироосоо, бэлгийн дарамтанд битгий ороосоо, визгүй юм чинь харих юм чинь гэдэг утгаар нүднээс талд маш олон монгол эмэгтэй бүсгүйчүүдийг маань айлгаж байгаа, дарамтлж байгаа, бэлгийн дарамтанд очруулж байгаа иймэрхүү солонгосууд бол байгаа. Тэр тусмаа буудлуудаараа байгаа. Энэ солонгосын буудлын ажиашнэр чинь бас тэгж их хүүхэмсэг их сонин баачг нар байдаг шүү дээ. Ер нь бол. Гэтэ солонгос хүн болгон муу гэж байгаа юм биш. Солонгос хүн дотор сайтай муутай янз бүрийн хүмүүс байгаа. Яг муу хүн таарсан байна. Урд нь бас нэг монгол эмэгтэйг бас бэлгийн дарамтанд очруулж байгаа. Тэгээ шингүү хийгээ тийм ээ. Буудлаас сагдаад барьж өгөө тэгээ явуулсан юм байлээ. Тэгэхээр одоо яг иймэрхүү нөхдүүдийг даврааж болохгүй. Солонгосын хууль бол чанга тий. Залбаа ТV рүү ороод энэ яриаг нь өөрсдөө үзээрэй манайхаа. Тэгээ миний хувьд болохоор ягаад тэгэхээр ингээд лайв жинэхээр энэ бүсгүүдэд өнөөдөр би илүү цагтай л доо. Тэгээ сая ингээд илүү цагаа хийх гэж дарга бир нь эртхэн Гуанчжоу яваад Акина. Одоо нөө дансанда мөнгөгүй байна л да гол нь. Тэгээд энэ өчтөр Арпаш ТV-гээд 100,000 вон олсон юм аа. Тэгээ 100,000 воныхоо 50,000 воныг энэ бүсгүүдэд одоо сэтгэлийнх нь дэм болгоод те хэрэгтэй юмдаа бас зарцуулаарай гэж бодоод тэгээд яг өөрийнх нь зүгээс одоо ингээд ийшээ өнөд одоо би ингээд нэг усандаа орчод нэг аяг хоол хийж идчихэд ийшээ Гуанчжоу орлоо. Гуанчжоу ороод тэр болтол надад мэдээлэл нь дансны дугаар нь болно. Энэ бүсгүйгийн усны дугаар муугаар найз нөхдүүд үзэж байгаа бол над руу явуулаад өгөхийг бодоорой. Нэг бол энэ коммент лайвны комментэн дээр ч юм уу бичээд те нуухгүй бол тэгвэл энэ бүсгүйтэй Акин ингээд тусламаар байна. Тэгээ та нар ингээд зөвхөн энэ бүсгүйтэй намайг холбохын тулд шеэрлээд өгөөрэй. Тийм ээ? Болж юу шеэрлээд өгөөрэй. Тэр буудлын арбайт гэсэн групп байгаа шүү дээ. Буудал арбайт марбайт гэсэн групп. Энэ бүсгүй тэр буудал арбайт групптэй найзууд нь гэсэн байгаа хаа тий. Тэр групп руу сага шеэрлээд өгөөрэй. Тэгээ намайг заавал холбоод өгөхийг хичээгээрэй монголчуудаа. Найзууд нь үзчихвэл бол усны дугаарыг миний фэйсбүүк хаягаар ч юм уу явуулаад би өөрөө залгаж байгаа. Тэгээд яа орой би энэ 50,000 воныг өөрийнхөө карт дансандаа хийж ягаад бодитоор туслая гэж байгаа энэ эмэгтэйдээ. Зүгээр амаараа пост оруулаад ч юм уу яриад яах вэ тийм ээ зарим хүмүүсээ бүгдөө сайн давалгаалуулаад үгүй. Энд чинь тэгээд энэ дээр бүгдөө яг хариуцлагатай хандах юм бол цаашлаад олон мянган эмэгтэйчүүдийг энэ бэлгийн дарамт гэдэг зүйлээс хамгаалах юм шүү тий. Олон солонгосуудыг даврааж болохгүй. Эдний хэвлэл мэдээлэлээр нь цацлаад монголчууд ингээд нэг Монголын иргэнийхээ төлөө босоод ирэх юм бол тэр цэцмэтэй элчин сайдын яамс ажилласаа хийгээд ирэх юм бол энэ монголчуудын эмэгтэйчүүдийг буудалд болон солонгос янз бүрийн газруудад энэ бэлгийн дарамтанд очруулдаг, айлгадаг, визгүйгээр нь далхиндуулаад айлгадаг, ичээдэг иймэрхүү зүйлийг одоо таслан зогсоох хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлээр нь гэсэн Золбоо ТV цаашаа хандаад сайн хичээгээд яваад ингээд засуулаад өгөөрэй те. Засуулъя гэж Золбоо ТV өөрөө ярьсан. Тэгээ YouTube руу н ороод энэ бичлэгийг үзээрэй манайхаа. Золбоо ТV залуудаа бас амжилт хүсье. Мундаг байна. За тэгээд Акигийн зүгээс нь 50,000 воныг одоо ингээд сайн ингээд илүү цаг хийх гэж байгаа би өнөөдөр ингээд сайн ингээд болчлоо одоо усандаа орж одоо аяг хоол хийж идчихэд ийшээ Гуанчжоу руу ороод ИТМ дээр очиж жагаад энэ данс руугаа энэ 50,000 воноо шилжүүлж хийчээд тэгээд ард түмнийх нь нүдэн дээр солонгос монголчуудын нүдэн дээр ингээд ИТМ-д яг тэр бүсгүйн үнэн бодит данс руу хэрэглээндээ зарцуулаарай. Одоо энэ бүсгүүд бол ажилласаа гарцсан мөнгө байхгүй ойлгомжтой. Мөнгө байхгүй байгаа. Дээрээс нь чи өмгөөлөгч аавна гэж байгаа. Тэгээд хөдлөөл мөнгө штэ. Тэгээд бас нэг эмнэлэг домлохоор явна өвдсөн байгаа. Хавирга нэг цуурсан тэгээд янз бүрийн эргэтэнгүүд ер нь бол хөвгөлтэй няцралттай их л зодуулсан балбад арин шиг гаргасан байлээ тэр нэг солонгос навшин. Тиймэрхүү навшиг тэгээд аврааж болохгүй. Ер нь цаашлаад олон монгол эмэгтэйчүүдийг залуучуудаа хамгаалцгаая.
Солонгос улс оронд байгаа залуучуудаа зүгээр ингээд пост бичээл хөөрхөд ирсэн юм уу да, ингэсэн юм уу да, чаавас хэцүү ч юм уу да гэдэг ингээд хайж орхиж ерөөсөө болохгүй. Одоо энэ дээр хэдүүлээ давлгаалаад нэг сайхан монгол хүмүүс нэг хэлтэй устаа монголчуудаа хуулийн мэдлэгтэй эмнэлгийн орчуулагч хийдэг охтуудаа тий Иммиграшн дээр бас нэг орчуулга хийгээд байдаг мундаг монголчуудаа одоо энэ монгол эмэгтэйгийнхаа төлөө босё хэдүүлээ. Энэ хүний төлөө бид нар босод энэний ард маш олон эмэгтэйчүүдийг аварж ийн гэсэн үг шүү монголчуудаа. Монголчууд ямар амь нэгтэй байдгийг. Солонгосууд өнөөдөр ямар амь нэгтэй байдаг вэ? Тэг 22-ын хүүхний өгцгөн дээр алгацсан бүксийг батсан гэдэг нэг үндсэн хуулийн цэцэн дарга хэм бэлээ. Тэр дураагч Монголыг одоо шившгтэй хутгаад явхад солонгосууд яаж бослоо? Хэвлэл мэдээлэлээр нь гараад монголчууд ингэсэн тэгсэн гэд. Одоо тэгвэл цөөхөн монголчууд энд ажиллаж байгаа тэр эмэгтэйгийнхэн төлөө монголчууд бас босдгий шүү те. Хамгийн гол нь чи хууль бос зүйл болцсон байгаа тэр монголчууд бос хэрэгтэй. Энийгөө сануулах хэрэгтэй. Энд дээр бүгдөө сайн давлгаалах хэрэгтэй. Миний зүгээс заавал би хүн болгоныг мөнгө шилжүүл гэж хэлж байгаа юм биш шүү манайхаа. Ахигийнхэн зүгээс боддоор энэ эмэгтэйдээ туслая. Би болохоор одоо эндээс гараад үйлдвэрөөсөө гараад хууль муу наана цанаа гэдээ яваад байх тийм танил таалж одоо сайн мэдэхгүй. Тэгтээ энэ дугаас залбуу ТV болон бусд одоо тэр мундаг одоо төгс төгөлдөр гээд дандаа монголчуудаа тосуулах гэсэн хандив аян өрнүүлээд явж байгаа тэр төгс төгөлдөр гээд ихчийг бас фэйсбүүкээр бас зөндөл харж байлаа. Тэр их мундаг хийж байгаа солонгост байгаа. Иймэрхүү мэтийн хэлтэй, устдаа монгол хүнээ гэсэн сэтгэлтэй одоо залуучууд хэдүүлээ нэгтцгээе. Тэгээд энийг давлгаалуулаад өсөө цагаан шеэрлээд өгөөрэй. Өшөө олон группүүд рүү ингээд цацаад өг. Болж өгвөл элчин сайдын яам болон Монголоос ч гэсэн тэр дарга сайд нар хардлан цагаан шеэрлээд Монгол руу гэсэн том групп рүү шеэрлээд өг. Тэгээд ингээд акын ажлаа тараад 50,000 оноо Монгол эмэгтэйдээ туслая гэсэн ер нь аян өрнүүлээд хэдүүлээ жоохон давлгаалуулаад энийг өшөө цааш нь түгээцгээе. Тэгээд монголчууд солонгосуудад ямар амь нэгтэй бид нар бас ямар амь нэгтэй хүмүүс вэ? Ямар хүчрхэг сэтгэлтэй ард хүн байд юм бэ гэдгийг одоо харуулах цаг нь болжээ. Тэр монгол эмэгтэйд бэлгийн дараа дөрчруулсан тэр солонгос захиралд хэдүүлээ. Тийм ээ? Бас хариуцлагын тооцоолохын тулд энэ мондгууд нь цаагаараа өшөө хөөцөлтөй сэтгэл гаргаад гүйцгээе. Одоо бүгдээрээ ингээд юмыг нэг хараад аваа тэгэж гин ингэж гин ингээд орхиод идэг цагаа одоо болох хэрэгтэй. Хэдүүлээ нэг жоохон хичээгээд гүйчээ. За тэг ахын ингээ усандаа орчих. Сайн ингээд илүү цагаа хийхэ болоод энэ бүсгүүдэд туслая. Итем рүү орж бошоохон данс руугаа нэг өстрээ олсон арбайтаар олсон 100,000 воныхоо 50,000 вон энэ бүсгүүдэд шилжүүлэе гэж байгаамаа. Тэг хэрэглээндээ зарцуулаараа далай тусал нэмэр гэдэг шиг энэ эмэгтэй маань одоо өмгөөлөгч аавн тэгэл таксигаар явна хоолунд эмнэлэг домлогоор дахиад зураг хөрг авахуулаад явах байлгүй мэдээж ажилгүй болцсон байгаа хүн сэтгэлийн дэм олон монголчууд ч ард чинь байгаа шүү. Бүсгүй юм сэтгэл санаагаар битгий унаараа тий бид хөлөө хүрх газар хүртэл яваад үзье. Хилтэй устдаа тэр мундаг хуулийн мэдлэгтэй мундаг хүмүүс нь гэсэн Монгол энэ хүнийхэн төлөө явцгаая. Энэ эмэгтэйг туслаад ингээд давлгаалах юм бол энэний ард өшөө олон эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтнаас аварж байгаа, тусалж байгаа солонгосуудад бас нэг солонгосын хуулийг те өөрсөнд нь бас мэдрүүлсэн ийм том алхам болно шүү. За тэгээд давлгаалуудаа